Гэхдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр огцрох амархан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын тухай ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм аа. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Лут Очир хөгжлийн эдийн засагч мэрэгчлээ иймэрхэн байна. За бидний өрлөө хүлээж болж манай студид ирсэн танд баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Тий, тэгээд өнөөдөр хоёулаа энэ улс их оронд өрнөд байгаа энэ хамгийн халуун сэдв болох энэ огцрох амархан энэ иргэдийн эсэргүүцлийн жагсаалын тухай тантай ярилцъя гэж бодсон. Таныг яагаад өрсөн гэхээр та бол энэ жагсаал цуглаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа иргэдийн нэг. Учраас таныг өрсөн юм аа. Тий. За эхний асуулт юу байх вэ гэхээр та энэ цуглаа эхлэхээс өмнө энэ жагсаал гэдэг юм уу цуглаан гэдэг юм энэ ч хэллэгийн хувьд өөр ч гэсэн тэр утга учирын хувьд ялгаа байд юм уу нэгдүгээр асуулт. Хоёр дахь нь та энэ жагсаал цуглаа эхлэхийн өмнө та бас нэг талбай дээр гараад бас нэг эсэргүүцлээ илэрхийлээд ингээд яваад байсан те ганц нэгээрээ 2 3-уулаач байлуу те эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Тэг энэ за яг сүүлд энэ залуучууд гарч ирж байгаа нь болохоор ерөнхий сайдын өөрийн хүү тэрний бэрийн тансаг хэрэглээ. Тэгээ хөрөнгө оруулгын мэдүүлгээс хит давсан энэ тансаг хэрэглээгээ орлогоо нотлохгүй байгаа дээр асуудал дээр залуучууд ингээд бохимдож гарч иж олуулаа гарч иж хөдөлгөөн өрнүүлж байгаа. Би бол тэрнээс арай өмнө гарч ирсэн юм. 4 сарын 16-нд би талбай дээр засгийн газар огцроо гэж гараад ирсэн. Яа тэгэхээр ерөөсөө энэ 3 асуудал яригдсан байхгүй тухайн үедээ засгийн газар дээр. Нэгдүгээрт нь хөшийн үндийн онгоцны буудлын түлшний хангамжийг Роснефтед 20 жилээр өглөө. Хоёрдугаарт нь болохоор Евразийн холбоод 3 жилийн худалдааны чөлөөт худалдааны гэрээ хий. Гуравдугаарт нь болохоор уул уурхайн хорд газраа бартраар хятадын компаниудад өгчийё. Тэгээ бүтээн байгуулалт хийя гэдэг ийм 3 асуудал нь яригдаад ороод. За тэгэхээр энэ бол ерөөсөө Монгол улсын эрх ашиг биш ээ. Тэгээ бид нар чинь төрш эрчим хүчнээсээ хараад байдлаасаа гарах гэж ингээд 40 жил ингээд зовж өдөрч явж байгаа мөртлөө дахиад яахлаараа бид нар олон улсынхаа онгоцны ганц гарцыг 20 жил Орос Роснефть гэдэг ганцхан компани шүү. Оросд биш бүр Оросын төрийн өмчийн ганц компанид өөх ёстой юм бэ гэдэг дээр эсэргүүцж гарч ирсэн. Тэгээ тэн дээр бол бид нар эхний өдөр бол хоёулаа л гарч ирсэн. Оюнбат гэдэг манай залуу одоолт л бид нар цуг байгаа. Тэгээ эхний өдрөө бид нар чинь хоёулаа байж байгаа. Дараагийн өдөр нь тавуулаа болоод ингээд нэг жоохон ингээд явж исэн. Засгийн газар огцор гэж бид нар гарын үсэг цуглуулаад явж исэн. Оюнбат бол бас надаас өмнө 2 сараас ер нь засгийн газар болохгүй байна гэдэг нь бас гарын үсэг цуглуулаад явж исэн ийм хүмүүс байгаа. Тэгээд сая нөгөө ерөнхий сайдын хүү болон бэрийн энэ хэрэглээ тэгээ нэг авилгатай холбоотой асуудал дээр нөгөө залуучууд маань холуулаа гарч ирээд тэгээ огцрох амархан гэдэг нэг хөдөлгөөн болоод бүр ингээд нэрээ гаргаж ирээд олон таниулаад ингээд жагсаал өдөр болгон тогтнол ингээд яваад тахлаар хүмүүст илүү хүрч ах шиг байна л да. Тэгээ энэ огцрох амархан гэд ягаад тийм нэр өгсөн бол? Ер нь бол ийм байгаа даа. Тэрс нөгөө бид нар чинь ямар нэгэн нийгмийн хөдөлгөөнийг нийгмийн өөрчлөлийг хийхэд бид нар чинь хүн болгондны бас ихтгэл үнэмшил багассан байсан. Одоо бид нар зөндөө л олон жагслаа. Залуучууд жагсаж яхад огцор гэдэг хөдөлгөөнийг ажлаа хий болгож хувиргаж залуусын жагсаалыг хулгайлсан шүү дээ 3 жилийн өмнө. За ковидээр ямар их хулгай болов хүний эрхийн зөрчил гарав. Тэрэн дээр бид нар зөндөө олон тэмцсэн, шаардсан. Тэр утгаа улсын их хурлын нээлттэй сонсголт хийн гэж товолчоод тэрнийгээ цуцлаад үр дүн гараагүй тэр үеэр олон хүмүүс ингээд мөнгө завшаад тэр маш олон хүн ингээд эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон, хүний эрхийн зөндөө зөрчлөөд гарсан. Энд чинь хүний эрхийн тайланд хүртэл зөндөө орсон асуудал байгаа даа. Тэгээ энэ үр дүн гараагүй учраас хүмүүс энэ бас юу яасан сэтгэл гутарсан, тэгээ итгэл алдарсан байсан. Одоо энэ итгэлийг сэргээхийн тулд огцрох амархан энэ бол огцруулж болдгийн шүү Одоо засгийн газар муу ажиллаж ивэл бид нар огцруулаад солиод байх ёстой гэдэг л ийм зарчмыг биднээс юм. Эхлээд залуучууд маань анх гарч ирэхдээ орлогоо нотол гэд тэгсэн тийм ээ.
Тэгээд тэр маань хизээ огцрох болчихвоо. Яагаад тэгэв? Ер нь бол анхнаасаа л ер нь шаардлага нь энэ ерөөсө орлогоо нотолж чадахгүй бол огцроо. Бүр анхнаасаа л анхнаасаа тийм шаардлагатай байсан. Ер нь бол эн чинь нөгөө одоо ерөнхий сайдын одоо төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө оруулалттай холбоотой хуулиуд байгаа шүү дээ. Хуулийн залтууд байгаа. Тэгэхээр тэр хүмүүс маань хөрөнгө оруулгын мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй орлого зарлага нь одоо хоорондоо нийцтэй байх хэрэгтэй. Тэрнийг авилгатай тэмцэх газар шаарлах ёстой байхгүй. Гэтэл тэр орлого зарлага дээр тусгагдаагүй хит их өндөр хэмжээний тансаг хэрэглээний зардлууд байгаа даа шүү дээ. Гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр 200 сая төгрөгтэй хүн болвол тэр 200 сая төгрөгөө бүгдийг зарцуулаад сүй тавина гэж бол байхгүй шүү дээ. Тэр чинь дор хаяж нэг 10 дахин их мөнгөтэй хүн л тийм тансаг хэрэглээтэй байна. Тэгэхээр энэ орлого зарлагын их усэр хаана вэ гэдгээс асуудал хэлсэн байна. Тэр одоо тансаг хэрэглээний зардал тэр гоё брендийн цүнх одоо яаж авсан юм бэ гэдэг дээрээс асуудал хэлсэн байна. Тэгээд ерөнхий сайт чинь болохоор за тэр чин та бүхэн ингээд залуучууд ингээд одоо гараад ингээд жагсаад 3 4 хоног босоход ерөөс ямар ч хариу байхгүйсэн тийм ээ. Яг нэг хоногт нь тэр өмнө говийн тэр хэл холболтын ажил байсан байх. Тэгээд лавл тэрнээс хойш 3 4 хоног огт алга байсан. Тэрнээс өмнө юу яасан штэ. Тэр охины ээж гээд нэг худ гээд нэг хүн гарч ирсэн штэ. Аав уу? Охины аав. Охины аав. Тэгсэн. Охины аав гарч ирсэн. Би 27 жилд бизнес хийсэн. Өө хангалттай мөнгөтэй охиноо эрхлүүлдэг гээд. Тэр нь өөрөө үнэмшлэхгүй. Харин тийм байлээ. Хөөхи тэр чинь нэг хуучин шонгийн модод зайлуул нэг тийм хуучин бүгдэг мөтгөл зардаг нөхөр байсан шүү дээ. Тэр тэгсэн. Улсууд чинь дороо тэр юм сошиалаас болоод гаргаад ирсэн шүү дээ хөрхийг. Тийм. Худлаа юм тэгээ баригддаг. Харин тийм. Тэгээд хөрхий замд нь бас нэг тэр өгөөдөө баатар баха. Тэр үнийг бас бодлоо хийчихэж байгаа юм. За тэгээд энэ залуучууд та бүхэн чинь ингээд их гоё соёлтой амар гоё жагсаж байна. Тэг би зүгээр нэг очиж харсан юм дээ. Ард талд нь зогсоод хэсэг. Тэгээд тэр одоо тийм гоё соёлтой одоо тийм жагсах хуучин чинь бол ингээд миний харж байснаар бол ингээд юуг ингээд төрийн ордныг ингээл гороолол тойрол машин зам мам хаагаал ингээл ийм ингээл дандаа жагсаал гэхээр бид нар нэг тийм л юм ойлгодог байсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ жилийн энэ залуучууд одоо та бүхний жагсаал ингээл шал өөр болцсон байна л да тий. Энийг одоо хин санаачилсан юм уу эсвэл одоо спонтанна ийм юм болчдөг юм уу яадаг юм. Одоо энэ жагсаалын голн зохион байгуулж байгаа залуучууд дандаа Z-ийн залуучууд Gen Z. Тэдний одоо үнэт зүйлс одоо асуудалд хандах хандлага өөр байна л да. Тэгээд тэд нар бол өөрснийгөө хамгийн соёлтой боловсралтай байх хэрэгтэй. Хамгийн гол нь хуулийн өрөөнд байх хэрэгтэй гэдэг ерөөсөө зарчмаа маш өндөр барьж байгаа. Жагсаал маань өөрөө хуулийн өрөөнд. Тийм. Тэгээд бүх нөгөө мэдээллүүдээ цагтаан газарт өгөөд дүүрэгтээ өгөөд тэгээд нөгөө өдөөн хатгсан хүмүүс бол зөндөө байгаа л та. Зөндөө байлээ тий. Тийм. Тэгэхээр өдөөн хатгсан хүмүүсийн өдөөн хатгалганд автахгүй. Тэгээ өөрсдийнхөө шаардлагыг тавиад тэрнээс нь уцаж няцахгүйгээр өдөр тутам тогтмол тууштай байна гэдэг зарчмаа бариад байгаа. Харин тий. Ерөөсөө цөөрөхгүй улам л ихсээд ийлээ шүү дээ. Тэр жагсагчдын маань тав тий. Тий. Тэгэл нөгөө одоо ингэж штэ бид нар жагсаал дээр ингээд очихоор одоо та бүхэн бичлэгээс харсан байлгүй. Янз бүрийн хүмүүс ингээд очиж байгаа. Жагсаалыг өмүүлэх гээд согт үгүнж явж байгаа. Цагаан хоолой бариад ингээд тойроод бидний ингээд яриагч зөө өмүүлэх гэсэн хүн бас байгаа. Бүр нэг зарим афган нар чинь нөгөө хэрүүлч афган нар гарч ирээд бидний нөгөө лооцонгуудыг урж хаяал ингээд хэрүүлээдэггүй бол өөрснийгөө нэг болвол өөрснийгөө нэг цохиулчих гал эсвэл биднийг нударч аваад ингээд зөндөө үтсэн. Тэгэхэд залуучууд бол ингэж бүгдээрээ сууцгаагай. Суусан үнийг бол яаж чадахгүй. Гээд нэг өөрөөсөө суугаараа гээд бүгдээр ингээд өөрийгөө ашиглаад тэгээд суучаад
бүгдээр огцрох амархан гэдэг нэр тэр нөгөө өмөлгөж байгаа, хашгирж байгаа, орилж байгаа хүмүүсийг даваад огцрох амархан гэдэг нэг өөрийгөө ашиглаад ингээд бүгдээр суугаад байхлаар тэр хүмүүс чинь бас нөгөө ичдэг юм уу нөгөө үр дүнд хүрэхгүй болохоор нөгөө бас яадаг чинь тэгээд яваал үгж байгаа юм л та. Тийм л юм боллоо. Тий. За тэгээд хоёулаа тэр нэг юугаар бас цаг хугацааны дистрагаар явахыг оролдъё л да. Тий. Тэгээ өөрөө нэг энэ анх энэ шууган дэгдээд ингээд яхад авилгатай тэмцэх газар өргөдлөө авчих гэсэн тий. Энэ чинь тэр энэ залуучуудын цуглаа эхлэхээс өмнө илүү юу илээ тэр чинь? Өмнө бах тий. Өмнө залуучууд гарч ирэхээс өмнө. Залуучууд гарч ирэхээс 1 хоногийн өмнө юм байна. Одоо бодоод хахад. Ерөөсөө би ингэсэн бодсон байхгүй. Одоо эн чинь төрийн өндөр албан тушаалтны тэг орлого болон зарлагыг авилгатай тэмцэх газар ерөөсөө шалах ёстой, үүрэгтэй хуулиараа. За. Тэгэхээр яг ингээд сошиалэр гарч ирсэн энэ бодиттой, баримттай үйлдэлүүдийг, энэ тансаг хэрэглээг энэ авилгатай тэмцэх газар шалах ёстой. Тэгээ шалгаж олон нийтэд мэдээлэх ёстой, хэрэг үүсгэх ёстой гэдэг би шаардлага тавьж авилгатай тэмцэх газарт мэдээлэл өргөдлөө гаргасан. Тийм. Тэгэхээр одоо тэд нар юу гэж хүлээж авдгийг, юу гэж танд хэлэх вэ одоо? Авилгатай тэмцэх газар бол ямар ч гэсэн нөгөө тэрний дараах нь над руу ярьсан, бас нэг тайлбар мэдээлэл авсан. Тэгээд олон нийтэд мэдээлэхтэй бол хэрэг үүсгэж шалгаж байгаа. Хүүгийг бас гадаад амьдардаг хүүгийг дуудаад тайлбар авч байгаа гэсэн ийм л мэдээлэл тавиад байгаа л да. Ер нь тийм одоо ийм тэр авилгалын хэрэгээр ч гэдэг юм уу одоо юугаа нотлуулах хэрэгээр л та өгсөн байж тээ тийм үү? Тийм. Одоо нөгөө ямар ер нь зүйл ангаар одоо жишээлбэл тэр хэрэг нээж байгаа юм. Тэр хүний орлогыг нотлох гэдэг зүйл анги байдаг юм уу? Эсвэл бол авилга байж магадгүй ч гэдэг юм уу? Тэрийг танд хэлсэн үү? Тэрнийг бол хэлээгөө. Тэр одоо ямар зүйл ангаар хэрэг үүсгэж байгаа юм уу? Үүсгэсэн юм уу? Үүсгэж байгаа юм уу? Шалгаж байгаа юм уу? Заавал хэвлэлээр бол хэрэг үүсгэлээгээд авилгатай тэмцэх газрынхан тийм мэдээлэл өгсөн. Тийм мэдээж хэрэг нөгөө тэр чинь олон л зүйл анги байдаг бах. Одоо нэгдүгээрт нь бол үндэслэгүй хөрөнгөж их гэж үйл авилга авах гэж зүйл анги байгаа. Авсан орлогоо нуун дарагдуулах, мөнгө угаах, татвараас ухтаах тий нөө хөрөнгө оруулгын мэдүүлгийг худлаа бүглэх гэдэг олон зүйл анги шалгаж болно. Тэрийн дундаас бол яг нөгөө тэр орлого тий болон тэр тансаг хэрэглээний хоорондын зөрүүгээ яаж тайлбарлахыг бол тэр ерөнхий сайд бол өөрөө тайлбар өгөх ёстой л тоо. За тэр мэдээч хэрэг хүүхэд бол өөрөө олон хэвлэл мэдээлэлээр тайлбар өгөөгүй. Өмнөөс нь аав нь тайлбарлаж байгаа нь болохоор одоо тэр 20 гаруй настай хүүхэд херестүүдэд ажилладаг. Тэр он гарын төгрөгийн орлоготой гэж юм яриад байгаа байхгүй. Гэтэл яг үндэ тэр хүүгийн орлого олсон гэж тий компани байгуулсан гэж яриад байгаа компани чинь 4 сарын 1-нд шинээр байгуулагдсан компани л шүү. Одоо дөнгөж сая юу 2025 оны 4 сарын 1-нд. Тэгвэл сар гарах бол болж байгаа компани байна шүү. Тэгээ одоо улсын бүртгэлийн мэдээлэлээр бол тийм л байгаа даа. Тэгэхээр одоо тэр орсон орлого тий тансаг хэрэглээний их үүсэр бол тэрнээс өмнө гарсан зардлууд байгаа шүү дээ. Тийм тэгэхээр одоо энэ авилгын хэрэгэн дээр дахиад тий бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн ч хэрэг тий худал мэдээлэл өгсөн хэрэг нэмж магадгүй л дээ би бол мэдэхгүй байна одоо тий чи хоорондоо авцалдахгүй байгаа байхгүй та мэдээлэлүүд тий. За тэгээд залуучууд гараад ингээд жагсаад ингээд болсон 3-4 хоног нөгөө ерөнхий сайд маань алга болчихсон. Яг нь 1 хоногн дээр урд хэл олуулалтын ажил дээр ажилласан баг. Цуг ажиллаж ирсэн сайд дарга нар бүгд тэр оройн Улаанбаатар төрөөд ирсэн байсан. Манай хүн 4 лав 3 4 хоног байхгүй байсан. Тэг гинтхэн гарч ирээд нэг цөөхөн хэдэн сэтгүүлчдийг дуудаж авчирч хагаад нэг мэдээлэл хийгээд би огт хамаагүй 22 настай одоо хүүгийнхээ өмнөөс би ариуцлага үлээхгүй ч билүү нэг тим хэлээд нэг сэтгүүлч нэг тим ярингууд нэг сэтгүүлч таны одоо ингээд энэ том бүтээн байгуулалт энэ төмөр замаам холбох гэж байгаа ийм ажлыг чи алдагдуулах гэж зогсоох гээд баг энэ
одоо маф гэх юм уу тийм улсууд таныг ингээ огцруулах гэдэг юм биш үү гэсэн нэг асуулгангуудаа тэрэндээ хариулаад тэгээд тараа явчих чинь л л дээ тий. Тий. Тий ер нь бол одоо хоёр эрдэнэ ерөнхий сайд болоод одоо 5 дахь жилдээ орж байгаа. Ер нь бол телевизийн шууд нэвтрүүлэг асуулт хариултад ерөөсөй орж байгаа юм бэл. Тийм баг. Дандаа л студиуд ингээ урчилж бэлдсэн бичлэг. Тэгээд тэр нь болоо дандаа нөгөө монтажтай. Асуулт нь тодорхой, хариулт нь тодорхой ийм л нэвтрүүлгүүд цацж ирсэн юм байна. Шууд нэвтрүүлэг хариулж байгаагүй. Тэгээ нөгөө ганц хоёр нөгөө шууд хариулаад тэрэндээ нилээ буруутсан юм байна л да. Нөгөө хоолны ордлого хөл рүүгээ орсон эдэргээд нэг. Тий. Тэгээ нөгөө 400 сая жуулчин аавна гэж ярьдаг. Тий. Тэгснээ одоо хог хоёсон үнийг 50 саяар торго. Тэгээ мөнгөтэй бол асуудалгүй шүү дээ. Дандаа ийм нөгөө мөнгөний баримжаагүй амьдралаас тасарсан юм яриад байгаа учраас одоо нөгөө PR баг нь энийг шууд ярианд оруулахгүй дандаа мэрэг урчилж бэлдсэн, монтажлсан, алдааг нь хассан нэвтрүүлэг цацна гэдэг ийм бодлого яваад байгаа юм гэж ойлгосон. Тийм бай тий. Тий. Тэгээд тэрүүгээрээ тэр хүн чинь юуг харуулсан гэхээр энэ дуудаж ирсэн тэр телевиз хэдхэн телевиз нь одоо өөрийг нь мэдхгүй одоо дэмждэг гэх юм уу. Тэгээд тэр нэг сэтгүүлчд асуултыг нуурчлаад хэлчихсэн. Нэг тийм л жүжиг тавиал тэгэл дороо баригдаад одоо залуучууд чинь тэрэн дээр бүр их бохондоод маргааш нь бүр их олон залуучууд ирж байгаа. Тэр чинь тэгээ нөгөө намайг харлуулах гэсэн ялаанууд бити горд гэж хэлсэн шүү дээ. Яг үн тий. Ялаанууд. Одоо нөгөө ард түмний ялаа гэж хэлсэн учраас тий. Тэр маргааш нь зөндөө олон бид нартэй нэгдээд гараад ирсэн тийм. Ялаа гэдэг тэр бохомдаад игдүүцэж штэ. Тэгээ ер нь бол бид тэр ялаа гэж хэлсийг бол албаар хэлсэн гэж би бодоод байгаа. Тэр үг альтарч хэлсэн биш. Одоо нөгөө энэ хүн чинь маш их эрх мэдэлтэй тий мөнгөтэй. Тэгээ бүх нөгөө нэг хууль сахиулах болон тий эрх мэдлийг бүх шатанд ингээд атгацсан. Хэвлэл мэдээллийг хүртэл баацсан хүн биш үү? Тэнгүүтээ нэг хэдэн хүмүүсийн эсэргүүцээд нөгөө асуудал тавиад тахлаар за энэ хүмүүсийг та нэг жоох нэг хэсэг айлгаадах гэж цаанаас нь зөвлөсөн байх гэж бодож байна. Ялаанууд гэж хэлээд ялаануудыг би бяцтаарна шүү гэдэг утгаар нь айлах зорилготой хэлсэн. Зорилгоор хэлж байгаа гэж. Тий. Тий. Энд чинь бүр ингээд вакуумд орцсон. Бүр хит эрх мэдэлтэй бүр ирдээд байна шүү дээ. Тэгээд байгаа юм. Тий. Тэгээд тэр хамгийн сүүлийнх нь тэр өөрийнх нь одоо авир бол тэр улсын их хурал дээр тэр Баярмаа гишүүнийг яад оромжлоо тий. Харин тэр дээр одоо бүр би бүр гайхсан шүү дээ. Энэ үнчтэй яаж байгаа юм бэ? Тий. Баяр цогт даргын асууданд би хариулъя ч гэх шиг. Тэр Баярмаа гэж хов гишүүн чинь байж ах чинь тий. Тэгэл ерөөсөө би л тэрийг сонсоод за энэ хүн ч ерөөсөө бүр болохоо байцсан байна л гэж. Урд нь ч яг би бас тэр янз бүрийн дутагдлын хүмүүсийг нээлтдэг л байсан. Тэгээд тэн дээр бол бүр мэдгүй одоо бүр хаана уу юу гэдэг шиг л юм надад бол харагдаж ирсэн. Харин тийм энэ хүн чинь өөрөө нөгөө нэг ёс зүггүй одоо дураараа авиралдаг хуулийг ерөөсөө хүндэлдэг болцны л одоо би илрэл нь ингэж гарч ирж байгаа тий. Гэхдээ зүгээр яг энэ ярилцлагын нэвтрүүлэг юм тэгээд энийг би бас ашиглаад гэх юм уу одоо би бас өөрийнхөө санал бодлыг бас үзэгчтэйгээ бас давхар хуваалцъя гэж бодсон юм аа. Тий. Би ер нь энэ оюун эрдэнэ гэдэг хүнийг анх одоо тийм залуу сайхан сайд гарч ирлээ гээл одоо баяртай бас ухаж авч байсан хүмүүсийн нэг л дээ. Тэгээд энэ хүний чинь хамгийн түрүү юун дээр гарсан гэхээр миний ажигласнаар бол энэ одоо бараг 3 жилийн өмнө болчихоо 4 жилийн өмнө болчихоо энэ эмчнэр анх нэг цалингаа нэмүүлээгээд нэг Сүхбаатарын талбай дээр бас нэг суулт муулт хийлээ шүү дээ тий. Тэгсэн чи яасан гэж нөгөө тэрийг бас нэг зохион байгуулж байсан 2 3 эмчийг барьж аваачаад тагнуулын төв газар дээр барьж аваачаад улс их орныхоо эсрэг одоо задлан яах ч үлээ тийм хүнд гин төрийг тулгаад тэгсэн шүү дээ. Харин тийм би сонссон. Тэрнээс л одоо би эхлээл энэ хүн бол ерөөсөө болохгүй юм байна. Тэр анх хоёр гэж юмч байгаа. Тэр одоо тагнуулын төв газар цог баригдаад очиод мэдүүлэг зэдүүлэг өгсөн. Тэр юмч манай нэвтрүүлгээр ороод ярьсан байхгүй өөрөө ярьсан. Тэр чинь нөгөө төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг. Тэр тийм ял тулсан. Тийм маш хүнд гэмт хэрэг тулгаж байна. Тий. Тэгээд тэр муу хэдий чинь тэгж айлгаад
Тэгээд наадамч болсон. Тэгээд баярлахаа наадамлах гээд гараа явсан өөр хэдийн эмчнэр тэнд сквотын талбай дээр хүйтэн цементэн дээр сугал үлдсэн шүү дээ. Тийм бороотой байсан тий. Тэгээд би яг тэр үеэс эхлээл за энэ хүн чинь өстө нэрээ ямар амар юм бэ гэж бодож ирсэн. Тэгэл тэрнээс хойш ч одоо за тэрнээс өмнө ч ихсэн бах энэ Монгол улсын чи одоо элдв энэ нөгөө дэлхийд дахинд харуулдаг олон төрлийн индекс үзүүлэлтүүд байна шүү дээ. Авилгалын индекс 30 хэдэн пунктээр унсан. Хөвлийн эрх чөлөөний индекс. За бас 23 байраар ухарсан. Энэ нөгөө бизнес эрхлэлтийг одоо үзүүлдэг тийм ээ. Одоо бизнесийн орчныг харуулдаг тийм индекс бас өчнөө юугаар ухарсан. Өөр юу гэж байна? Ардчлалын индекс бас. Ардчлалын индекс ухарсан. Ингээд бүх одоо ийм юмнууд чинь бид нар тэр хүнийг зөвхөн хоосон шүүмжлээгүй нь чинь олон улсын бүх параметруудаар нотлогдод байна шүү дээ энэ чинь. Тийм үнэн. Одоо ерөөсөө энэ хүн чинь ерөөсөө нэг ямар нэгэн үйл тэ нэг төсөл одоо энэ том имийг ерөөсөө бүрэн дуусгаж хийгээгүй юм баггүй та. Ерөөсөө санаанд тийм орохгүй. Тэр нэг хинтитл нэг хөшөө бариад тэр болохоо уйлаад нураагаад нэг шинээр хийсэн баг. Ер нь бол энэ хүн чинь маш олон юм гээд ярьж гарч ирсэн. За манан мафта тимс ингээл хамгийн түрүүнд л одоо ингээл түрүүчийнхаа удирдагчийг бол бүх л муу мухаг ингээл шошгох зүгээд л ерөөс энэ хүнийг л аваа ичих юм бол монголчууд нэг жаргах юм шиг ингээд үлгэр яриад гарч ирсэн. Тэгээ нэг юм яриад дуусгадгүй, эцсийн үздэггүй, дараагийн үлгэрээ ингээд яриад явдаг. Шинэ юм санаачлаад явдаг. Баггүй та. Ямар нэг юм дуусгах чаагүй. Тэгээ нэг гой үлгэр яриад яваад байдаг. Тий. Одоо нүүрсний хулгайтай тэмсэн тэгэл ярьсан 40 их нэ хаана вэ? Авилгатай тэмсэн гэдээ ярьсан. 5 гиш ажиллагаа гэж ярьсан. Одоо мэдгүй тэр одоо нэг шуу ажиллагаа гэдэг нэг бадамжунаг нэг авчирсан баг. За тэр баг өөрөө ирсэн юм шүү. Тэр чи уусаа хүн үйлс хугацаанд дууссан тэтгэврийн насны нэг хөгшин өөрөө ирсэн. За өөр хүн авчираагүй баха. Ер нь бол нэг дандаа PR-ын шинжтэй олон нийтээс тухайн үед л богино хугацаанд оноо авах болохоос яг урт хугацаанд Монгол улсын хөгжил дэвшил нэмэр олоорлох том төсөл хөтөлбөр явж санаачилж хэрэгжүүлсэн дуусгасан юм нэгч байхгүй. Тий. Дархны зам байна 8 жил байраад одоо дуусаагүй л байгаа юм байл ш. Тэр чинь нэг өнгө хувьчилж гэнэ хийх юм одоо тий одоо зам тээврийн хөгжлийн яам нь замын зураг зурсан хүмүүстэй буруугаа өгөөд шүүхөр явна гэж ярьж илээ ш. Лицензийн цуцалдсан. Энэ тэгээ би бүр гайхаад тий. Замын компани, зургийн компани зураг буруу хийсэн байж бол магадгүй. Гэхдээ захиалч нь зам тээврийн яам өөрөө байсан шүү дээ. 8 жил юугаа хард сууж бариулсан юм бэ? Би тэр бүр гайхаад байгаа байхгүй да. Тий. Эсвэл энэ зургаар чи бариулахгүй үнэхээр болохгүйг нь тэр үед мэдчил байсан юм бол тийм ээ. Харин тэрнийг л би гайхаад байгаа. Тэгээд гинтл өнөөдөр тэр нэг муухай тойрог байсныг илчилсэн юм шиг нэг дуу алдаад сайд нь яриад байсан би тий. Тий. За энэ аялал жагсаал руу эргээд орё. Энэ тав хүн чинь нэг юу яасан юм бэлээ те нэг хүмүүсээс нэг санал авах гээд энэ нөгөө ди парламентын тэр платформ дээр асуулга тавья гэсэн юм бэлээ шүү дээ. Тийм үү? Тэгсээ тэрийг одоо хүлээж аваагүй юм уу? Яасан тэр? Тий. Одоо Монгол улсад нөгөө ди парламент юу одоо нөгөө парламентын онлайн хилцүүлгийн нэг платформ байдаг. Аль ёсны. Тий. За тэнд бол нөгөө босгоод би 30,000 60,000 100,000 гэдэг. 30,000 бол ямарсан ажлын гарч шалах хэвээр асуудлыг. За 60,000 бол яадаг ч үлээ. 100,000 болчвол зайлшгүй улсын хурал дээр нөгөө хилцэх хэвээр. Тийм. Тэгэхээр нөгөө энэ оюун урдын засгийн газрыг огцруулъя гэдээ би ди парламент руу аль биесээр хүсэлтэд тавьсан. Өргөдлөө гаргасан. Гэтэл хүлээж аваагүй. Тэрний татгалцсан шалтгаан нь юу гэхээр үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 бол 8 заасан улсын хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар л хүлээж авна гэж аахгүй. Тэгэхээр хамаарахгүй гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр би гайхаад байна л да. Засгийн газрыг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлууд уг нь улсын хурлын бүрэн эрх мэдэл хамаатай байх хэрэгтэй байна. Тэгээ нэг 25 дугаар зүйлийн 1 бол 8 ингээ харахаар одоо Монгол улсын гадаад бодлогыг боловсруулах, хууль батлах гэсэн ийм заалтууд байна. Тэгээ хариу нь болохоор тэр нөгөө татгалзсан шалтгаантайгаа ерөөс нь алдахгүй ойлгомжгүй тийм. Тэгэхээр би тэрнийг нөгөө ямар учраас вэ? Тайлбар өгөөч гэд би улсын хурлын тамгын газарт хүсэлтэд тавьчихсан байна. Одоогоор хариу ирлээ үлээ.
Хэд хоногийн өмнө тавьсан? За нэг 7 одоо баг 8 хоног орж байгаа шиг. За тэгээд тэн дээр болохгүй болохоор та бүхэн бас нэг зүгээр нэг интернетэд байдаг нэг платформ дээр тавьсан байна, тийм үү? Тийм. Тэр бол нөгөө төрийн бас байгууллагын Төрийн бас байгууллагын нөгөө онлайн санал асуулгын сайт л та. Тэгэхээр тэрэн дээр бол нөгөө ер нь бол нөгөө 150 мянган хүн тэтлүү хандсан. Тэгэхдээ нөгөө имэйлээр баталгаажуулах гэдэг дээр 55 мянга байгаа. Баталгаажуулсан. Тэгэхээр нэг талдаа тэр маань нөгөө хууль эрх зүйн талаас хүчин төгөлдөр авч үзэх талаас сул. Харин тийм учраас бид нэр цаасаар одоо хүмүүсээс санал авсан. Энэ оюун үрдийн засгийн газар огцруулъя та дэмжих үү гэдэг дээр дэмжин гэдэг дээр хүмүүсийн тэр маань цаасан санал маань 100 мянга бол хүрсэн л дээ. Нөгөөх нь 55 мянга хүрсэн юм билээ тийм. Тэгээд ер нь бол яг хуу зарим саналууд бол давхцсан байх магадaltaй. Гэхдээ бол ямар ч сан билээ 150 мянган санал болчлоо гэдгийг өчигдөр улсын хурлын тамгын газарт тий улсын хурлын дараад хаяглаад за энэ 150 мянган хүн энэ оюун эрдний засгийн газар огцруулъя гэж шаардж байна гэдэг шаардлага хүргэлсэн байна. Ямар хүн хүлээж авсан бэ? Засгийн газрын ордны шуудангийн алба хүлээж авсан. Шуудан. Угаасаа хүлээж авдаг албан л тэр шүү. Тийм, шуумаар нь л тий. Тэгээ бид нар заавал нөгөө улсын хурлын даргын өрөөнд ингээд дайрч ороод одоо оюун эрдэнэ өөрөө тэгсэн шүү дээ. Одоо хаалгын нүдэд бид нар тийм боломж байхгүй. Тэгээ яг угаасаа бас тийм соёл бол байхгүй. Тэгээ албан ёсныхын дагуу явъя гэдэг. Тий, та харсан байлгүй тэр яг тэр үед та сая нөгөө улсын хурлын даргын өрөөнд дайрч орлоо гэж ярьдаг. Тэр би сая юу санаанд орсон гэхээр яг тэр үед улсын хурлын даргын хуулийн зөвлөх байсан гүн бэлэг гэж хүн сая нэг ярилцах гэсэн байсан. Тэн дээр юу гэсэн гэхээр одоо тэр улсууд чинь ингээд дайраад улсын хурлын даргын өрөөнд орж ирээд ингээд бүгдөө ингээд ашигчаал дайраал ингэдэм бидтэй тэр үнэ тэ. Тэгэхэд нэг нөхөр тэр дундаас нь ингэлээ нэг нөхөр бүр хотог гаргаж ирж ингэсэн байл шүү дээ. Гүн бэлэг тэгж ярилцах гэсэн шүү. Хараагүй юу те? Би уншсан. Тэгээд тэр улсын хурлын даргын өрөөлөө дайрч орсон хүмүүс чинь одоо нөгөө босоо хөх Монгол гэх хөдөлгөөнийх хүмүүс баггүй да. Харин тий. Тэгэхээр одоо тэр нөгөө босоо хөх Монгол гэдэг одоо нөгөө хөдөөгөр яваад уудуурхан компаниудыг шантаажлаад мөнгө аваад явна нөхчүүд чинь одоо ерөнхий сайдаа хамгаална гэсэн. Харин тий. Одоо тэгэхээр энэ манай энэ ерөнхий сайд маань дандаа л тийм нөгөө хууль зөрчдөг болохгүй бүтггүй гэмт хэрэгтнүүдтэй хамтарч ажилладаг хүн баш таараад байна. Тэгээ Монгол улсын түүхэнд хизээч засгийн газрын тэргүүн ийм гэмт хэрэгтнүүдтэй алуурчтай хамтарч ажилладаг, бүр контент хийдэг. Тэгээ бусдыг нөгөө намаа өрсөлдөгч нараа гүтгэдэг юм байгаагүй. Энэ хамгийн шившигтэй үйл явдал болж байна л да ер нь. Тэгээд бас одоо яг энэ өрнөл дээр юу харагдсан гэхээр одоо тэр за хамгийн эхлээд энэ ерөнхий сайдын чи одоо энэ гишүүдийн дундаас би ярьж байна л да шинэ их хурлын энэ инх төвшин гэж гишүүн за яг нөгөө юуг оюун эрднийг бол нөгөө нэр зааж хөмжлээгүү ч гэсэн энэ нөгөө юун дээр төсөв дээр те ийм их зардал гаргаж болохгүй наадхаа буцаа гэд ингээд хамгийн анх ингээд одоо энэ засгийн газрыг шүүмжүүлсэн гишүүн байсан. За дараа нь Лодо самбай гишүүн энэ хүн огцох ёстой байна гэж хэд хэдэн үндслээр юу гаргаад өргөдөл гаргасан. Тэгсэн. За дараа нь Баярмаа гишүүн бас тэр нөгөө хурал дээр юм асуусныхаа төлөө. Энэ бүгдийг чинь тэр хүн яасан гэхээр ёстой нөгөө хүнжил гудас руу н орж авгаа хөөхөд тэр ар гэр тийм ээ тэр рүү н орж одоо сошиалд оромжлсон шүү дээ. Яг өөрөө хэлээгүй ч гэсэн эдний айрам гэдэг нь бүгд л мэдэгдэж байгаа шүү дээ. Тий. Тэгчгээд дараа нь яасан гэхээр дараа нь өөрийнх нь хүүхд танаа хүүхд ингээд тансаг хэрэглэхтэй байна гэсэн чинь энэ нөгөө тэдний хамгаалдаг айрам нь гарч ирээд энэ хүүхдийг ар гэр авгаа хүүхдээр нь оролддог бол хамгийн муухай шүү гэж байгаа. Өөрөө ихсэн ш тэрийг. Тий, ер нь бол санах хөтөр тэр. Тий, ер нь бол ийм штэ. Одоо нөгөө улс төрийн өрсөлдөгчөө эсвэл зүгээр сүрж үг хэлсэн хүмүүсийг татврын байгууллагаар дарамтлуулдаг. Тий. Сошиалын тэр нэг гутамд оромжилдог. Тий. Сүрдүүлдэг. Тий. Гүтгэлийг тараадаг. Цэрэг цагдаагаар айлгадаг. Тий. Одоо энэ бол энэ хэрэг сэтэрч байна.
Харин Энэ бол өөрөө Монгол улсын үндэсний аюулгүй байдал ноцтой хор учруулах тийм гэмт хэргийн шин чанартай үйлдэл яваад байгаа харин байхгүй да. тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ Монгол улсын эрх бол энэ ирээдүйд маш хортой. Тэгэхээр энийг бол аль болохоор бид нэр тасан зогсоох ёстой л доо. Энд чинь нийгмийг те хооронд нь талцуулан хагаралдуулж ингээд хоорондоо өмнө дэгдэх ийм чиглэлтэй юм яваад байна шүү дээ. Тий. Энэ би энэ тэр нөө санал асуулга дээр нөө одоо онлайн тавьсан тэр юун дээр энэ таа бүхэн огцруулах хэд хэдэн үндслэг гаргасан байлээ л дээ. Энийг би ингээ хараад сууж байна. Энийг одоо яг хэн ч гэдэг юм уу одоо таа бүхэн яаж энэ үндслүүдийг гаргасан байна? Ямар санаагаар ч гэдэг юм уу одоо хин нийлж ч гэдэг юм уу? Тийм яг уу энэ үндслүүдийг бол манай нөгөө залуучууд гаргасан л да. Залуучууд гаргасан. Тийм. Яг би энд нь бол ер нь оролцоогүй. Тийм. Ер нь бол залуучуудын хөдөлгөөнд бол яг нөгөө дотоод үйл ажиллагаанд нь бол би оролцохгүй байгаа. Тэгээ одоо хит оролцоод ихлээр л одоо нэг гаднаас нь ингээд нөгөө харлуулах үйл ажиллагаа явуулдаг штэ. Одоо тэр жагсаал дээр одоо Арслан номынхын очвол одоо тэгэл нөгөө энэ нөгөө тэдний гар хөл гээл ярьж гин МСС-ийн гар хөл гээл юм ярих гэдэг. Тэгэл очихоор л нөгөө юу гурил цацдаг тий. За нөгөө ЭБ-ийн гар хөл гээл юм ярьдаг. Тэгээ Арслан номын тэр би тэр хүмүүст ч уриалсан тий. Одоо та нар одоо бити оролцоо. Би ч гэсэн энэ оролцоо. Тэр залуучууд өөрсдийнхөө л явг. Харин бид нар ингээд тойроод тий. Одоо тэр нөгөө гадны нэг дайралт хийгээд байгаа тэр хүмүүсийг хамгаалаад артын сайн хамгаалаад тэгээд нөгөө хууль эрх зүйн талаас нь цаасан дээр бид нар чинь гудамжин тэмцэлнийх нэг асуудал байгаа. Цаасан дээр хуулийн дагуу тэмцэл хийх гэдэг чинь бас нэг өөр юм байгаа шүү дээ. Би бол бас энэ чинь нөгөө хууль эрх зүйн талаас нь үндсэн хуулийн цэцрүүч гэсэн. Одоо би энэ нөгөө манай жагсаалыг өмүүлэх гээд яваад байгаа хүмүүс чинь цагдаагтай хамтарч ажиллаад байна гэдэг. Тийм байлээ. Тий. Би тэрнийг тагнуулын ерөнхий газарт би гомдол гаргаж мэдүүлсэн байгаа. За. Тий. Энэ нөгөө тэр өмүүлээд байгаа цагаан хоолойтой тэр нэг толгой дээр шивэстэй залууч нь өөрөө гэмт хэрэгтэн түүхтэй. Тийм байлээ. Тий. Тэр чинь янз бүрийн хулгай юуны одоо за зөндөл гэмтэргийн юм байгаан билээ. Тэгээд би тэр хүний юм яриад яах вэ? Тэгээд тэр хүн чинь өөрөө цагдаагийн сэрэмжлүүлэх контентэд ороод тоглолтдог хүн байгаа байхгүй юу? Тийм байсан тий. Цагдаатай хамтарч ажилладаг хүн байгаа байхгүй юу? Тийм байлээ. Тийм. Тэгэхээр би энэ цагдаагийн байгууллагыг тагнуулын ерөнхий газарт хандсан. Яагаад тэгэхээр энэ маань одоо тий үндэсний аюулгүйд нөлөөлөх, олон нийтийг хооронд нь өмүүлэх, толхилцуулах тий үндэсний эв нийтлийг боснуулах энэ ажиллагаа яваад байна шүү. Шалгаж өгөөч л гэж би хандсан байна. Тэгээ хүлээж аваад юу гэсэн? Хариу надад бол олоогоор хэлээгүй л байна. Шалганаа л гэх үү те. Намайг бол тагнуулаас бол дуудаагүй. Миний өргөдөл одоо очсон л байлгүй. Очлоо гэж бол шуудангаар явуулсан юм уу? Тийм нөгөө тэгтээ тэр чинь юу юм бэ лээ. Яг тагнуулын ерөнхий газар өөр дээр нь шуудан салвар хийд юм билээ шүү дээ. Тэр нь авч хийжд юм уу? Өөр хүн сууж илээ. Шилэн хаалтны цаанд тэгтээ нэг толин өнгөтэй. Тэрний цаанд ямар хүн байгааг мэддэхгүй. За. Тэгээд нэг ийм шургуулга шиг юм би өргөдлөө өгөөд за хүлээж авлаа боллоо л гэсэн. За. Тийм байх. Тэгээд бас нэг ийм шуугаа явсан байхгүй юу? Лоточроо. Энэ лоточр гэж хүн энд яагаад ингэ итгүүлээд яваад байна? За одоо Уянгаа гэж хүн байна. Бас Арслан намын бас одоо та хоёр бол тэнд нэлээ итгэвтэй оролцож байгаа харагдаж байдаг. Энэ хоёр чинь нөгөө нэг нь Тайланд гэсэн нэг нь чамайг хаач гэлээ. Энэ хоёр нөхөр чинь ийм консулын албанд томилогдох гээд ингээд бичиг нь явцсан байгаа. Тэгээд томилохгүй гэсний төлөө энэ хоёр ингээд яваад байгаа маа гэсэн тийм сөрөг юм явсал та. Үнэхээр тийм болсон юм уу? Та хоёрыг тэгж томилын барья гэсэн юм уу? Ийм юм гүтгэлийн шин чанартай юмыг дандаа л тарааж яадаг штэ. Тэгээ би хин тарасныг ч мэдэж байна. Энд чинь өөрийгөө нэг шудраг дүртэй гэж яриад байдаг. Шилэн цогооч энийг тараагаад байгаа. Шилэн цогоо тийм. Намглаа тэгж хэлсэн. Энд чинь гадаад нөгөө элчин сайдын яамд зөвлөхөөр томилуулах гээд явж байгаа. Тэр нь одоо нөгөө саатаад байгаа учраас шантажлж байгаа гэж наа. Ямар ч тийм байхгүй. Би ямар нэгэн элчин сайдын яамд те
нэг зөвлөх байтугай мэрэгжилтнэр ерөөс аташаагэр ч юм уу очих тийм бүсэлтэй гаргаагүй. Энэ гадаад яамны хүмүүс үзэж байгаа бол мэдхэл баг. Тий. Тэгээд түрүүн би нэг марчч асууха. Одоо ингээд за ингээд 155 мянган хүний гарын үсгийг та бүхэн ингээ хүлээлгээд өгсөн юм байна. Энэ одоо ямар нэгэн эрх зүйн үр дагуулж чадахгүй энэ та бүхний энэ 150 гарын үсэг юу гэж бодож байна? 150 мянга гэдэг бол биш л дээ. Энэ бол Монгол улсын хүн амын тий одоо хэдүү 20% бараг. Үгүй 20 биш энэ чинь. 2% юм уу? Биш 7%. За. Тий. Тэгэхээр оюун эрдэнэ чинь өөрөө хинтийг сонгохдоо 55 мянган хүний санал авч гарсан юм бэл. Гэтэл сонгогдсон хүнээс нь 3 дахин хүн их хүн энэ хүний засгийн газрыг таалагдахгүй байна. Тэгээ миний энэ нөгөө амьдралыг сайжруулах үйл ажиллагаа явуулсангүй. Энэ засгийг огцруулъя гэсэн бодолтой байна шүү дээ. Тэгээд би ингэж бодож байгаа. Энэ 150 мянган хүний саналыг те улсын хурл авч хилцэхгүй байж болно. Нөгөө мэдээж хэргийн чинь зарим улсын хурлын дараагаас яриад хэлнэ шүү дээ. Би энэ нөгөө нэг найзыгаа бараг л одоо найзыгаа одоо хоньс нь яахгүй гэлөө. Бараг нэг тим яриад хэл. За. Энэ одоо улсын ажил, төрийн ажилд ингэ найз нөхдийн хооронд явдаг болсон юм, наймаалцдаг болсон. Би тэр үгийг бас гайхсан. Хамгийн гол нь энэ хүн чинь те олон нийтийн дунд хөлөөнд зөвшөөрөгдөх байдал байхгүй болчиход шүү дээ. Оюун эрдэнэ засгийн газрын тэргүүнд. Тийм. Одоо ямар ч юм ярьсан ямар нэгэн пост тавьсан тэгээ мэдээ гаргасан тэрний доорх хүмүүсийн сэтгэлдлийг та уншаад үзээрэй. Уншиж байгаа. Ер нь бол 99% сөрөг байгаа да. Тийм байлээ. Тийм. Тэгэл ерөөсөө энэ авилгынхаа асуудлыг тайлбарлал эсвэл огцроо чи зайлаа л гэдэг ерөөсөө комментууд ингээд хурж байгаа. Хамгаалж байгаа нь болохоор дандаа нөгөө тороол арим. Нэр нүүргүй хаягнаас би дэмжиж байгаа шүү гэлээ. Тэгээд нүнгэт л одоо энэ нөгөө олигархуудтэй нөгөө хөрөнгөө хураалах гад тагаа учраас энэ манай айгуу сайхан удирдагчийг огцруулах гад ингээд хүсэж байна гэдэг. Тэгээ баялагын сангийн хууль ингээд батлуулахгүй гэдэг нь худлаа байхгүй да. Баялагын сангийн хууль ч аль нодлон батлагдаад явцсан. Хууль болоо явцсан. Нэг хүнээс хамаардаг юмж байхгүй. Тий. Мөн түнчлэн нэг хүн гээд огцорчоор одоо улсын ажил зогсчдаг. Тий. За нөгөө том төслүүд нь зогсчдаг юм гэж байхгүй. Чинь үнээс хамаардаг юм байхгүй шүү дээ. Тий. Тэр чинь угаасаа улсын хурлын гишүүн өчигдөрний гишүүн ярьж илээ. Бид нар наад 14 төсөл гэдгийг чинь бүгдийг баг 100% биш хэд 90% дэмжээ явуулсан юм аа. Наадах чинь хууль болоо батлагдцаа. Нэг хүнээс хамаарахгүй. Наадахыг чи явуулахын төлөө одоо дараагийн ерөнхий сайд хэмгүүнч байсан бид нар дараагийн засгийн газрыг шахаж шаардаж ажилланаа. Наадах чинь энэ тэр 14 төсөл биелэх хүлэхгүй нэг хүнтэй ямар ч холбоогүй шүү гэд өчигдөрний хурлын гишүүн ярьж илээ. Тий 14 төсөл дотор бол бас ярил те яг эдийн засгийн утгаар байгаа тий. 90 бэлгийн бол зөндөөл юм байна. Тий зөндөөл юм байгаа тий яг хөө. Гэхдээ яг нөгөө багцлж өгөөл их хурл батлал явуулсан байгаа. Тэгэл яг дистрагаар нь л явж л байгаа юм билээ. Тэгээд дараагийнх нь хизээч болоо билээ. Тийм юм байна. За тэгээд саяхан та нэг бас нэг халдлаганд өртөлсөн байлээ. Одоо энэ дээр энэ шарх сөрөөн харагдчихээн тий. Тэнд яг юу болсон юм бэ? Тэр чинь нөгөө одоо нөгөө бүтэн сайнд биш. Хагас сайнаас нэг бүтэн сайн шилжих шин баггүй. Тэгээ би нөгөө найзтайгаа уулзаад жоохон оройтож ирсэн гэртээ. Тэгээ нэг хагасын алдаад би нөгөө гэрийнхээ үүд ирсэн чинь орцны үүдэнд 3 залуу зогсчихсан байхгүй. Тэгээ ингээд би чинь бодоогүй. Зүгээр нөгөө мотоциклад ингээд тавиал гэрлэг орохсон жил. Хөөе чи наатаа бити энд тавь. Наатаа зайлвал гэдэг тийм. Энд чи яаж байгаа гэсэн чинь бид нэр мотоциклоо одоо тавь. Бидний мотоциклоод ирэх гэж. Чи наатаа холдвол зайл. Үгүй чи юу ярьж байгаа би энд амьдэрдэг. Тэ өдөр болгон би энд тавьж байгаа. Тийм байхгүй чи зайлвал. Тэгээ би ингээд за энэ нэг эвгүүл энэ ер нь гэртэйг хэрүүл хийгээд явах гэж бодсон юм. Орох гэсэн чинь нэг нь хаалга хөндлөд хүн юм билээд байгаа юм чи наатаа холдвол гэж тэглээ. Тэгээ би нэг энэ за энэ эвгүй бол чинь би ямар ч зургийг аваа бичлэг хий гэж бодохгүй. Тэгэл ингэсэн чинь намайг зодоод эхэлсэн.
Тэгээд миний гар утсан унаад газар унаад нэг бичлэг хийх болно. Тэгээд би болохгүй юм байна гэдээ ерөөсө уцаа бушуухан ингээд карманд хийгээл. Тэгэл зогцсон л та. Хайс давж ингээд үсрээл. Тэгэл туслаараа гэдэг нэг хашгираад. Тэгсэн чинь ашгүй нөгөө эсрэг талын байрнаас нэг залуу хөө юу болоод ингэ хашгираад шүглдээд. Тэгсэн чинь нөгөө гурван залуу ингээд цухтаадгүй явцсан л та. Нэг тийм л юм болсон баг. Өөрөө тэр нь юу гэж бодож байна? Одоо өөрөө чинь энэ хийгээд байгаа жагсаал цуглаантай холбоотой болох уу энэ акц одоо энэ тэр явдал байж болох байхаа. Яагаад тэгэхээр надтай цуг одоо нөгөө жагсаал хийж байгаа Оюунбат чинь яг жагсаал дээр өөрөө бас нэг хүмүүс задулсан шүү дээ. Тийм билээ. Тий хамран дээр гэмтэл авсан. Тийм билээ. Бас эмнэлгийн тусламж бас надтай л адилхан. Бас нөгөө манай нөгөө залуучдыг бас хойноос нь тий том биетэй залуучууд машинаар ингээд хойноос нь мөрдсөн хөөсөн. Хаана яваа газар ингээд бас нөгөө яах гэж байгаа нь айлах гээд байгаа юм уу тий олон нэг ийм том биетэй залуучууд ингээд уулзал ингээд шүргээцэлт юм байгаа юм бил. Яг нөгөө нэг энэ жагсаал цуглаа хийгээд нөгөө эсрэг нэг тэр хүмүүсийг айлах, шантруулах арга байж магадгүй. Зүгээр бас нэг нөгөө зүгээр цогтуу даривчсан бас нэг танка 3 залуу байсан байж магадгүй. Гэхдээ ямар ч хэлсэн би албан ёсоор нэг өргөдлөө өгсөн шүүх хэмнэлт дээр очиж би гэмтлээ тодорхойлуулсан. Ямар зэрэг гарсан? Тэр нь одоо нэг дүгнэлт нь шүүх хэмнэлийн нэг тогтоол дүгнэлт нь бол мэдэхгүй байна яаж гарсан гэдэг одоо над бол хариу хэлээг байгаа. Цагдаа би өргөдлөө гарсан. Цагдаа бол хайж байгаа гэсэн. Хайж байгаа л гэсэн. Хайж байгаа гэсэн тий. Олох хөл гэдэг. Олдчихлаа шүү дээ. Тэгээ манай байр чи уг нь бас камера мэртэл юм байлээ. Тойрог. Тийм үү. Тий. Олох ёстой. Тий. Одоо ингээд яг тэр улсуудаа та ингээд одоо эргээд одоо юу ч гэдэг нүүрлэлт ч гэдэг юм уу тэгвэл одоо таних уу та тэр улсуудыг? Би таних уу тий. Тийм ээ тий. Одоо би ямар ч юм гэхдээ жоохон бүрэнхий байсан. Гэхдээ бол таних баха. Тий. За тэгээд одоо хоёулаа энэ жагсаал маань цаашдаа одоо яаж өрнөх юм бол гэсэн нэг тийм цөөхөн эд минут үлдсэн байна. 10 минут. Тэн дээр би бас таны сэтгэлийг бас сонсъё гэж ингэж бодсон юм аа. Энэ залуус маань одоо уур амьсгал ямар байна ер нь? Залуус маань бол 12 хоног болчлоо. Эдгээр чинь нэг цөхөрж байгаа байх, яаж байгаа байх л гэж цөөрч байгаа болов гэж би санаа зовоод байна л да. Үгүй, цөөрөг. Үгүй юу? Цөөрөг. Тэгээ тоон нэмэгдэж байгаа. Мөн энэ хүмүүс чинь бол ерөөсөө эцсийн хүртэл явна гэж бол шийдсэн байна. Шийдсэн байна. Яа тэгэхээр эдгээр чинь өөрснөө тэр нөгөө махны машины тий 1 хоног ингээд тий тэргээ шаагаад үдцсэн залуус байхгүй да. Одоо бид нэр ингээд тэмцлээсээ ингээд ухраад ч юм уу шантраад нэг болох юм бол бид нар өөрснөө энэ дарангуулын энэ махны машиныг хэрчүүлэх байхгүй да. Тэгин тий. Тийм учраас бид нар зогсож болохгүй шүү дээ. Тий. Одоо эн чинь нөгөө бас зөндөл нөгөө зөвхөн бид биш те. Энэ чинь шудраг бус тогтолцоо хүмүүсийн хөрөнгийг дээрэмддэг хууль бус те дарамтлагдаг, шахдаг, авилга авдаг тийм зөндөө байгаа байхгүй. Энд чинь нөгөөсө бид нар чинь нөгөө дарангууллын тогтолцоог аль хэдийн угсард эхэлсэн. Тэр системд өөрсөө хүмүүс аль хэдийн хохирчнаар гараад ирсэн, олоолаа олцсон. Тэрнийг мэдэрч байгаа учраас нийгэм тэр аяараа манай талд байгаа байхгүй. Манай талд явах орсын шудраг хүний талд байгаа байхгүй. Энд чинь ерөөсө манай нийгэм чи болохоо ойлцлоо гэдгийг. Одоо энэ дарангуул одоо л зогсоохч унгахгүй бол бид нар эргэлж босолтгоо дарангуул руу орох гэж чинь Оросын хойноос явах чинь гэдэг хүмүүс мэдрээд байна шүү дээ. Марагч би бол орцсон л гэж хэлмээр. Харин тийм. Тэгэхээр тийм. Яг зүгээр яг жагсаал дээр ингээ очиод биеэр дэмжихгүй ч гэсэн ингээ та бүхний ингээ алсаас хараад сошиалаар хараад сошиалаар ингээ та бүхнийг дэмжиж байгаа маш одоо мэдхгүй би бол одоо сая хүн байгаа л гэж би харж байгаа юм бол одоо ингэдэг юм байл да нөгөө одоо яг миний үеийн тэг хүмүүстэй миний найз төхөд ингээд уулздаг. Яг нөгөө сошиал дээр бол юм бичихгүй байгаа. Нэг юу лайк даруул их зөрг гаргаж байгаа. Тэг яг нэг биеэр уулзахад тааралдахаар
лута чи их зөв юмнэл яваад байгаа шүү. Дэмжиж байгаа шүү. Дарангуулагч нийгэм бий болцсон нь шинж штэ. Тэ айцтай байж тий айцтай болцсон биш. Үгээ хэлж болохгүй байна. Сан сэтгэлээ илэрхийлж болохгүй биш тийм ч. Тийм учраас тэр улсууч тийм болцсон Тийм биш. харин энэ маш харамсалтай. Буцаад бид нар арчлаасаа ухраад одоо нөгөө дарангууллын дэглэм рүү одоо яг орохын ирэмбдээр очсон байгаа байхгүй да. Ер нь бол эхэлсэн байна дарангуул маань тий. Хүмүүс айцтай болцсон байна. Гэхдээ бүр эхэлсэн. Яг тэгэхээр тэр саяхан их хурлын нөгөө эдгээр дээрээс энэ дэр яах вэ? Чуулган дээрээс нөгөө хэн гишүүн билээ? Хэлсэн шүү дээ. Тэр нэг олон улсын байгууллагын дүгнэлтээр Монгол энтхэг хоёрыг нөгөө баг ардчилтай улсаас авторитар дэглэмтэй улс руу шилжүүллээ гэсэн олон улсын байгууллагын дүгнэлт гарлаа гэх тэрийг дуулаа юу шүү дээ. Дуусан. Харин тий. Тийм. Тэгээ бид нар ч хоорондоо шивэн Ирчимтэйгээр шилжиж байгаа орны тоод орсон байхгүй да. гэсэн байлээ шүү дээ. Энтэг Монгол хоёр. Тийм. Аз дотроо. Тэгэхээр чи ингээл бүхэл одоо юунууд бид нарыг Монгол улс маань энэ дарангууллын системд орчичээ тийшээ гулссан байна гэд ингээд батлаад байна л да. За тэгээд ерөнхий сайд маань ингээд одоо мэдгүй 10 тоног лав сургаггүй алга болчлоо. Энэ үзэгдэхгүй байгаа биш үү энэ ордон ажил дээгүүрээ танд ямар мэдээлэл байна? Угаасаа их хурлын чуулган дээр орж ирэхгүй байгаа. Сүүлийн 2-7 хоног засгийн газрын хуралдаан болоогүй. Тий. Энэ хүн вирус ажиллаа хийхгүй алга болчихлоо. Сургаггүй алга болчихлоо. Тий. Тэгээ нэг намынхан баг хурал дээр нэг гарч үг хэлсэн юм шиг байна. Тэгээ тэн дээр нь бол одоо бас л эйгүү байдалтай түн хүнд байдалтай байгаа сург байсан. Ер нь бол нийгэмд ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй болсон. Нам дотроо ерөөсө энэ хүнд итгэл хүлээлгэх асуудал чинь байхгүй. Дэмжлэг байхгүй болсон. Тэгээд тийм ч учраас тийм шийдвэр гарсан биш үү те. Энэ засгийн газраас ардсан намыг гаргах энэ төр гэсэн тий. Тий. Одоо энэ чинь гуйсаа нөгөө хуулиараа энэ чинь үндсэн хуулийн дээр чинь нөгөө олонхын санал авсан намд тий засгийн газрыг бүрдүүлнэ гэж үндсэн хуулийн дээр байгаа шүү дээ. Гэтэл үндсэн хуулийн зарчмаас ухраад зөрчөөд тий парламент дотор байгаа 3 намын хамтарсан засгийг бол тий стандарт бус засгийн газар. Тэгээ энэ хуультай болчихж байгаа хгүй да. Ямар нэгэн сөрөг хүчин байхгүй. Буруу юм хийснийг шүмдлэх хүн байхгүй. Тэгээд төсөө маш ихээр тэлээд тэгээ нөгөө төрийн аль багшдыг олшруулад тэгээ нөгөө менежер, хяналтын менежер, бүтээмжийн менежер гэдэг нэг ямар ч бүтэц байхгүй оронтойгоор гаргаж ирээд ингээд хуульдад байгаа чинь болохоо хэлж байдаг шүү дээ. Тий. За одоо тэгээд яг нь ерөнхий сайдныг мэдээлэл хийх юм гинлээ гэдэг өчигдөр ялангуяа улсын их хурлын чуулган яаралтай зарласан юм билээ. Гишүүд өдөө гадаа явж байсан улсууд нь яаралтай ирээд ерөнхий сайд ингээд нэг мэдээлэл хийх юм байна. Ер нь бол өөрөө ингээд огцрох тийм юм мэдэгдэж байгаа юм байлгүйгээд ингээд нийгэм хүлээсэн тийм юм болоогүй. Өнөөдөр их хурлын чуулган хуралдахгүй гэж байна. Тэгэхээр тэр дахиад мэдээлэл хийхгүй юм шиг байна. За ингээд маргааш нөгөөдөр 4 дахь 5 дахь болохоор чинь чуулган одоо хуультай юм чуралдчил таарна. Тэр хүн гарч ирж одоо тэр мэдээлэлээ хийх нүгөө юу харин хэдүүлээ тийм ээ. Өөрийгөө өмөрөх нү одоо энэ нийгмийн энэ их эсэргүүцлийн өөдөөс явах нү юу болох нү танд юу ямар таамаг байна яг энэ дээр одоо энэ хүнд бол ерөөсөө те ажлаа өхөөс өөр арга байхгүй. Яа тэгэхээр нам дотроо засгийн газрын бүрэлдэхүүн дотроо мөн хамгийн гол нь нийгэм дотроо энэ хүнийг те хүлээн зөвшөөрөх байдал байхгүй болсон. Тийм. Одоо ажлаа өхөөс өөр байхгүй. Гэтэл ажлаа өгчхөр энэ хүн айгүй хэцүү байдалд орох гэдэг юм шүү. Одоо цаана янз бүрийн асуудлууд байгаа юм шүү. Ага болоод ингээд хууль зөрчсөн зөндөө асуудал байгаа. Тэгээд тэрэн дээрээ гацчаад одоо нөгөө 8 альцаад яваад байгаа юм шүү л гэдгийг таамаг байна. Өөр тайлбар алга. Энэ чинь одоо энэ ерөнхий сайд чинь маш том багцтай хүн шүү дээ. 637 тэрбумын багцтай. Нодлонгоос 2 дахин нэмэгдэж орж ирсэн. Тэрнээсээ 460 тэрбум нь шинжлэх ухааны судалгааны ажил гэсэн тийм
төсөвтэй хүн шүү дээ. Хизээш Монгол улсын түүхэнд тийм байгаагүй. Энэ бол ерөөсөө стандарт бус. Одоо уг нь бол Монгол улс чинь үйл ажиллагаагаа яамдуудаараа, сайдуудаараа дамжуулж явдаг. Гэтэл ерөнхий сайд өөр дээр маш их эрх мэдлэг авсан. Тийм үү? Одоо геодез 600 газрыг шууд газрын харилцааг шууд өөр эрх мэдэлд авсан. Зүгээр мөн агентлаг тий. Агентлаг тийм. Тэгээ нөгөө лицензийн асуудлыг өөр дээр авсан. Газар болон ашиг намсны лицензийг өөр дээр авсан шүү дээ. Тэгээ өөр дээр шууд мөнгөний багцтай ерөнхий сайд ер нь байдгүй байхгүй та. Дэлхийн жишг байхгүй. Одоо эн чинь нөгөө стандарт бус дарангуулын тогтолцоо бол яваад байгаа нь энэ байхгүй. Тэгэхээр тэр нөгөө төсвийн зарцуулалтын асуудал дээр хууль бус асуудлууд байж болно. Би бол мэдэхгүй байна тэр чинь одоо цаанаас шалах байлгүй дээ. Асуудал нь гараад. Тэгээ нөгөө шалгуулчихаас айгаад тэгээ энэ өргөлөө өгч чадахгүй, зориулж чадахгүй байна уу гэж таарж байгаа юм байна те. Би одоо яг өөртөө ч уулзахын өмнөхөн сая энэ сошиал дээр юм хараа сууж исэн нэг тэгш баяр Даран Базар баха. За би нэрийг андуурсан бол уучлаарай үзэгчтэй. Тим хүний нэг постыг уншиж сууж илаа. Тэр хүн одоо энэ нөгөө энэ оюун эрдэнэ ингэж байгаа ш та 20 гарсан хүүхдийн одоо юуг одоо эцэгт нь наадлаа чөлөө тэрний өмнөөс би хариуцлага хүлээхгүй гэж хэлээд байгаа юм. Тэгсэн чинь Монгол улсын тэр улс төрд нөлөө бүхий улсууд гэж ямар улсуудыг хэлэх вэ гэд тэр чинь хуулийн томьёол байна. Тэрэн дотор чинь өөрөө Афган хүүхдүүд нь туслаа гарсан ч гэсэн эдгээр чинь тэр улс төр нөлөө бүхий хүмүүсийн одоо тэр ойрын тийм холбоо өгөх хүмүүс нь болоод тэгээд тэр орлогоо заавал нотлох тийм ээ тэр их усүр юм хумаа заавал нотлох тийм хуулийн заалттай байлээ шүү дээ. Тийм. Тэгээд тэр манай хүн ч одоо над тамаагүй тэр насан турш өөрийгөө мэднэ гэж хэлээд болтох гэж байгаа бол тэр ч болохгүй юм байлаа угаасаа. Тийм тэрнээс гадна улс төрд нөлөө бүхий хүмүүс болон тэрний холбогдох этгээдүүд тэгээ одоо нөгөө төрийн худалдаа авалт тендерт оролцох ирэхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө өөрөө нэг ярьдэн штэ би херестуудын 50% эзэмшдэг гэж яриад байгаа. Гэтэл херестууд чинь өөрөө төрөөс тий мөнгө аваад үйл ажиллагаа явуулдаг болж 2-3 жилийн өмнөх тэр наадам чи юу боллоо бүгдийг л хайраа хийгээ үсттэй тийм биз дээ тий. Тэгээ одоо нөгөө Монгол улсын эдийн засгийн форум гэдэг нөгөө хийдэг штэ. Одоо уг нь намар хийдэг байсан. Сүүлийн 2 жил наадамд авахцуулаад нөгөө ган хуйг хийгээд байгаа. Гэтэл тэр компани чинь те одоо сангийн сайд явхлан ерөнхий сайд оюун эрдэнэ. Тэгээ нөгөө ардын ган хуйг гуруулаа хамтарч эзэмшдэг хувийн компани байсан байж таарад байгаа байхгүй да. Энд ч юу юм бэ? Хулгай байсан байгаа байхгүй да. Тэр чинь хууль нэгдүгürt хууль зөрчсөн асуудал. Хоёрдугаарт нь эн чинь те зарцуулалт нь өөрөө ямар энэ тийм тэгээд тэр сая би бас дутуу ярьчлаа. Тэгээд тэр хүний бичснэр бол ингэж байна. За тэр хүүхэд одоо тэр нэгэн тэр улс төрд одоо нөлөө өгөх хүний хамаатай этгээд юм болвол тэр хүн орлогоо нотлоно. За тэр хүн энэ тэндээс одоо цалиа авдаг байж болно. Тэгэх юм бол тэр компани херо хэлж байгаа. Тэр херо чинь өөрөө одоо тэр орлого нь одоо нөгөө нэг элдв төрийн одоо тендер мендер төртэй холбогдсон ямар нэгэн юмнаас оролцож мөнгө аваагүй байх хэрэгтэй юм байна. Тий. Хуулиар хориотой. Тий, хориотой юм билээ. Тэгээ ингээд давхар уг нь ингээд шалгаад явбал уг нь одоо тэр хууль нь байгаа юм биш үү уг нь. Тэгээ одоо манай энэ шалгадах газрууд нь тэр авилгатай тэмцэх газар нь одоо яг тэрүүгээр шалгах юм уу гүм үү? Би бол иргэнийхээ хувьд бол яг энэ дээр бол эргэлзэж байгаа шүү те. За ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлөө 1-2 минут байна. Танд одоо өнөөдрийн нэвтрүүлэгт одоо ороод хэлэх юмсан гэсэн тийм юм байвал. Тий, одоо бид тий талбай дээр ингээд яг идэвхтэй дэмжиж 14 дахь хоногоо болж байна. Тэгж. Тий, бид нар ямар ч сан бид нар зөв юмны төлөө яваа. Энэ улс чинь өөрөө авилга хулгай бол замбраагүй болсон болж битэж байгаа павер байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг засгийн газар маань өөрөө тэрний чинь PR-аараа их сайхан болгох чинь одоо нэг их л гоё үлгэр ярьдаг болчлоо. Одоо тэрнийг одоо болио.
шүү дээ. Бодит байдлаар буй. Тэгээ нөгөө цаанаас нэг сэтгүүлч нарыг худалдаад авцсан гэмт хэрэгтэйдийг бид нэрлөө турхиж энэ юмны эсрэг одоо эрүүл сарвал сэтгэж байгаа одоо энэ болохгүй байгааг нэг өөрчлөе гэсэн хүмүүс нь бидэртээ нэг дээрэл гэж уриалмаар байна. Өөр юу хэлэх вэ? За баярлалаа. Ингээ бидний урилгыг хүлээж аваад энэ одоо энэ эсэргүүцлийн жагсаал энийг одоо ямар зорилготой юунд төрөх гэж байгаа, яагаад ийм үүсв талаараа бид нь одоо манай үзэгчид дэлгэрэнгүй тайлбар өгсөн танд баярлалаа. Тэгээд та бүхний энэ тэмцэл одоо амжилтанд хүрэх ёстой гэж би бодож байна. Хүрэх байх гэж ингэж найдаж байгаа. Тийм. Амжилтад хүрнэ. Гэхдээ бид нар одоо амжилтад хурдан хүрэх хийсэн. Тэгэхгүй ингээд дунд нь гацаал, жонхураал ингээд явах юм бол дахиад бид нар цаг алдсан шүү дээ. Тийм. Аль болох хурдан ингээд энэ ерөнхий сайдаа огцруулаад зөв зам руугаа л гармаар. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа тэр баяртай.